Удивительные кадры из 6 хүрээ суудалтай машинд 50 хятад багтсан байна. Хятадын өмнөд хэсэгт байдаг Гуян хотын замын цагдаа микроавтобус шалгахаар зогсоосон ч машин доторхыг харж чадсангүй. Учир нь машиныг кабин пикч хийстэй байсан байна. 6 хүнээ суудалтай машинд тоолоход 50 хүн багтсан байгаа юм. Тэд тайлбарлахдаа ажлаа тараад явж байсан гинэ. Жолооны ард ээлж ахлагч явсан бөгөөд тэрээр ганц ирээсээр бүгдийг зөөж байсан. Тиймээс багталцаа суухыг жолоож ясахгүйсэн гинэ. Түүнийг торгоод харин ажилчдыг нь хэд хэдэн микрогоор гэр-гэрт нь хүргэсэн байна. полицейские остановили для проверки. Эцэг ихтэй буршлуулсан нэрээ 8 хоног газар дор амьд байжээ. Хятадын өмнөд этгээдийн Гуанши мужид эцэг ихэн төрсөн хүүхдээ сэтэрхий уруултаа хэмээн хайж улмаар цаасан хайрцагтхийн амьдаар нь оршуулсан хэрэг гарсан байна. Нэрээ 8 хоногийн турш газар дор байсан ч 9 минь даврагдсан талаар сайтуудад мэдээлсэн байна. Орон нутгийн мэдээллийн хэрэгслээр дамжуулснаар эцэг ихэн Нэраг эхлээд хүний хөлөөс зайдуу газарт аваад шайсан гинэ. Улмаар 2 хоногийн дараа эргэн ирж үхсэн гэж бодон цаасан хайрцагтхийн оршуулсан байна. Гэвч усаагаар хайрцагт чөлөөдөө нэвтэрж байсан тул амьд гарч чадчихэ. CCTV-гээр дамжуулсан бичлэгт Нэраа эргэн тойронд ургамал ургасан байсан бөгөөд газар дор гутлын хайрцагны хэмжээтэй цаасан хайрцагт хийж болсон байдал дүрслэгдсэн байна. Тухайн хэсэгт эмийн ургамал түүж явсан эмэгтэй хүүхэд уйлах чимээ сонсож Нэраг олжээ. Одоогоор хууль хяналтынхаа энэ хэрэгтэй холбоотойгоор 5 хүнийг саадуулсан байгаа юм. Хятадд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өрхийн эдийн засагт томоохон дарамт болох тохиолдол байдаг. Нийт эмчилгээний зардал, тусгай боловсролын зардал зэргийг гаргаж чадахгүй гэр бүл үр хүүхдээ хаях нь их байдаг гэнэ. На частном самолете и Johnny Depp-ийн нохтыг занал хийсэн нь гол сэдв болжээ. Холливуудын алдарт жүжигчин Johnny Depp Craven Dings-ийн дээрэмчин киноныхын дараагийн ангиг хийхээр Австрали улсад зураг авалтанд орж байгаа. Тэрээр удаан хугацаанд явагдах зураг авалтанд эрэхтэй нохтоо дагуулж ирсэн байна. Харин Австралийн хөдөө аж ахуйн сайд Barnaby Joyce жүжигчний нохтыг нойрсолно хэмээн сануулсан нь олон нийтийн сүлжээнд ихээхэн маргаан дэгдээсэн байна. Johnny Depp кинонд тоглуулахаар Yorkshire тэр эрүүлдрийн Bow Pistol хэмээх нэртэй 2 нохоогоо хувийнхаа онгоцоор өнгөрсөн 4 сарын сүүлчээр Австралид зөвшөөрөл авчирсан байна. Тэрээр Австралид ирсэн даруйда нохтын талаар орон нутгийн засаг захиргаанд мэддэггүйгээс ийм асуудал үүсчээ. Учир нь тус улсын хуулийн зааснаар тухайн амьтныг малын эмчийн үзлэгт хамруулсан байх ёстой байсан байна. Энэ талаар Австралийн хөдөө аж ахуйн сайд Joyce хэлэхдээ амьтныг хилээр нэвтрүүлэх тусгай хууль дүрэн байдаг. Хэрэв манай хуулийг дэлхийн хамгийн алдартай жүжигчин ийм зөрчил бусд нь ч ингэн. Тиймээс Johnny Depp-ийн Bow Pistol хэмээх 2 нохойг Америкийн нэгдсэн улс руу буцаах хэрэгтэй. Жүжигчин тэднийг авчирсан онгоцоор Калифорни руу 50 цагийн дотор буцаах ёстой. Эцэгээс бид нохтыг нойрсуулах болно хэмээн занал хийсэн гэн. Онгон байгалаар алдартай Австрали улсад амьтныг зөөг тээвэрлэхтэй холбоотой хатуу хууль дүрм үйлчилдэг байна. Craven Dings-ийн дээрэмчин киноны 5 дугаар анги 2017 оны 7 дугаар сард дэлгэцнээ гаргахаар төлөвлөгдөж байгаа. 250 сая $200 төсөвтэй зураг авалт Австралийн амралт жуулчны Gold Coast, Helensvale хотод явагдаж байгаа юм а. хозяин вывозит. 13 настай охиноор телевизийнхэн дааж гинжээ. Аав нь түүнийг ээжээс нь салган Америк нэгдсэн улсаас Камбож руу аваачих үед 13 настай Отом аалн охин дэндүү жаахан байсан гинэ. Камбожд очсныхаа дараа охин дуучин болохоор шидэж хэд удаа телевиз нэвтрүүлэгт оролцсон байна. Саяхан болж өнгөрсөн ээжийн өдөрт зориулсан My TV сууг түүнийг телевизийн шоунд урьж оролцоожээ. Тэр үеэр аалн ээжтэйгээ уулзахыг аль эртнээс мөрөөдсөн гэдгээ үгүйсэн юм. Нулимсан арчин байж хөрхөн охин ээжийнхэн талаар дурсан ярьжээ. Шоу хөтлөн явуулагчид түүний хүслийг биелүүлнэ гэдгийг амласан байна. Гэвч ээжийнхэн оронд хөшний цаанаас эмэгтэй хүний хувцас өмссөн жүжигчин эрэгтэй гарч иржээ. Охин маш эвгүй даажигналд орсон ч биеэ барьж дөнгөсөн гинэ. Хөтлөгчид чи үүнийг жинхэнэ гэж бодсон хэрэггүй хэмээн түүнээр даажгалсан байна. Уг нэвтрүүлэг гарсны дараа үзэгчдийн зүгээс маш их шүүмжлэл гарсан байна. Шоуны продюсер албан ёсоор уучлах хүссэн бөгөөд уг даажгалыг эндүрэл байсан хэмээн мэдгдлээ. Телевизийн сувг охинд уучлах хүссэн загт илгээсэн бөгөөд түүнийг нь Ален Facebook дэх хуудсандаа байршуулсан байна.